Охин компани үүсгэх байгууллага гэсэн модуль руу орно. Салбар нэгж гэсэн дэд модуль руу орно. Толгой компани дээр маузыг авчирна. Нэмэх хэсэг рүү маузаа чирээд охин компанийг сонгоно. Охин компанийн нэрийг оруулж өгнө. Охин компанийн иргэншлийн дугаарыг оруулж өгнө. Домен нэрэн дээр охин компанийн нэрийг латинаар жижигээр дундаа зайг оруулаад өгөхөд болно. Охин компанийн утасны дугаарыг оруулж өгнө. Мөн цахим хаягийг оруулж өгнө. Болсон бол бүртгүүлэх товчон дээр дарна. Ингээд охин компани үүслээ. Засаж устгахыг хүсэх юм бол салбар нэгжийн жагсаалт хэсэг рүү ороод саяны үүсгэсэн салбар нэгжээ засах юм уу устгах боломжтой. Мөн салбар нэгжүүдийг босдоо болон хөндлөн хэлбэрээр харах боломжтой.